Сайн уу? Байгалийн тухай 50 номынхаа ээлж нэгэн дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаа да таатай байна. Би номын ертөнц клубын гишүүн Мишель. Би номын ертөнц клубын гишүүн Дүлгөн байна. Өнөөдөр Дүлгөнтэйгээ бид нэр дэлхий гэдэг номын талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Тийм. Дэлхий гэдэг ном нь хаанхын ном бэ? Тань мэдгүй ном юм шиг байна. Зохиолчтой юу? Ер нь бол зохиолж байхгүй нэг ДК гэдэг хэвлэлийн газраас гаргасан. Тэгээ ДК нь ерөнхийдөө дунд сургуулийн хүүхдүүд рүү зориулсан танин мэдхийн татаар гаргадаг газар. Энэ номон дээр нь юу гардаг юм бэ? Танин мэдхүү ном гэхээс гадна нөгөө ямархуу юмны талаар мэдээлэл олгож байна. Яг ингээд дэлхий ингээд нарны аймаг дээр оршдог гэхээс эхлүүлээд дэлхий дотор доор нь юу болдог тухай гэдэг ер нь нэг үргэлжлэн л гардаг да. Дэлхий гэдэг зүйлийг ингээд гаднаас нь болон дотроос нь тайлбарласан. Тийм. Дэлхий гэдэг номон дотор одоо чамд сонирхолтой санагдсан фактууд юу вэ? Бидний ингээд ашиглаж чадах цэвэр усны хэмжээ 1% хүрэхгүй гэдэг нь ер нь бол давстай усны хэмжээ нь нийтдээ тэгээд 97.5% эзэлждэг. Тэнгүүтлээ өргөлжлүүлээд 2.5%-аас нь 68.8% нь мөсөн гол болон мөснүүдээс бүтдэг учраас бид нар тэднийг ашиглах боломжгүй байдаг. Тэгээд тэгж бодохоор бидний ашиглаж чадах ус амар бага л та. Тэгэхээр нөгөө хүмүүсийн цэвэр усаа хайрлаарэ, цэвэр ус ингээд хомсдож байгаа гэдэг бол бүр яалтч бол анхаарах хэрэгтэй асуудлуудын нэг юм шиг байна те. Чамд өөр сонирхолтой санагдсан мэдээлэл байна уу? Нөгөө ингээд яагаад ч юм ингээд цөлүүдийг би дандаа халуун гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь хүүтэн цөл гэсэн байд юм билээ. Тэр нь бүр ингээд хасах 40-50% гээд амар хүүтэрдэг газар зөндөл байд юм билээ. Тийм үү? Тэр цөлүүд нь хаагур байдیں۔ Хүүтэн цөлүүд нь тэгээд Төв Азаар ер нь байдаг. Танин мэдхүү ном гэхээр одоо надад аюул сонирхолтой санагддаг байхгүй. Би ингээд жоохон байхдаа аюул танин мэдхүү ном уншдаг байсан. Тэгээд чийч бас ижлэгийн зүйл сонирхдаг юм шиг байна те. Тэгэхээр чамд бүр ингээд шинээр олж авсан мэдлэг байна уу? Ингээд агуу дотор ингээд юмнууд байгаа шүү дээ. Ингээд дээрээсээ ингээд ус туслаад тэнгуүтлээ агуухаа хадны ингээд хэсэг бүрээр нь ингээд чулууных нь юуг өөрчлөөд явдаг юм байлээ л дээ. Ингээд ус туслаад. Тэгээд доотлоос бас нэг тиймэрхүү ингээд нийсээр хагаад ийм болоод тэр нь нийлээд ер нь бол хадмаад гэдэг тиймэрхүү хүмүүс гэдэг юм байлээ. Тэгээд лав дотор нь урсаа тэгээд лав нь байхгүй болсны дараа чинь лавн агуу өдр гэдэг тэнгуүтлээ мөснөөсөө үүссэн тэгээд мөсөн агуу өдр зөндөө тоолон төрлийн агуунууд бас байдаг юм байлээ. Тийм тэгээд тектоник хавтангуудаас болоод бас ингээд уулс ингээд үүсдгийг гэсэн мэдхэд бол сонирхолтой байл. Хоорондоо мөргөлдөнгүүт ингээд нэг нь дээшээ шахагдаж гарч ирээд нэг нь доошоо шахагдангууд уул үсээ. Тэнгүүтлээ доошоо шахагдсан ингээд бүр доошоогоо цөмрөн төхөх юм бол тэгээд галтуулын ингээд цуугтай холбогдоод тэгдэг юм байл. Тийм үү? Тийм. Наад чи айгүй сонирхолтой мэдээлэл байна те. Суурин орчин үүсчихэд байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр нь одоо тектоникийн хөдөлгөөн нь тэр зүйлд асуудал болж үүсэх үү? Тийм. Ер нь бол ингээд хаач хамаагүй ингээд тектоникийн автангууд байгаа болохоор тэд нар ингээд хизээч хөдөлж магадгүй тэгээд хөдлөөд ямар нэгэн байдлаар тиймэрхүү юм болох юм бол тэгээд хот суурингууд ер нь тийм газар хөдлөлт амар хүчтэй болоо тэгээд сүрнэдэ. Энэ танин мэдхүү номон дээр ямар нэгэн байгаль экологийн тухай асуудлуудыг хүндсэн зүйл байгаа юу? Бид нарын ингээд ашиглаж байгаа бохир утаа нөгөө тийм хорт хийнүүдээс болоод озоны давхарга нэмгэрээ тэгээд тийм тэрнээс болоод дэлхийн дулаалал явагдаад байгаа. Тэгээд ингээд хүүтэн газарт амьдардаг амьтдын орон гэрч гэсэн багасж байгаа талаар тийм нэг ингээд мөснөө тайлаад эхлэнгүүт хүүтэн газруудын хэмжсэн амар дулаараа тэгээд тэр амьтангуудын орох орон гэр ер нь сүйдэж эхэлж байгаа. Би нэг газараас уншижсэн юм аа. Тэгсэн одоо дэлхийн төлөөдөд ингээд дэлхийн дулаалал үсээд тэгээд одоо мөснүүд нь хайлж байгаа шүү дээ. Тэгэхээр хайлангууд ингээд ямарваа нэгэн байдлаар нэг тийм хүүтэн агаар үсдэг юм байна л да. Тэгээд тэр нь ингээд одоо экватор зүг рүү явуулангууд бас тэднэрт ингээд дэлхийн дулаалал гэхээсээ илүү баг дэлхийн хүүтрэл явагдаад байгаа гэдэг би тийм сонсон. Тэр үнэн үү чи юу гэж бодож байна? Би яг тэр талаар бол яг надад ямар нэг ойлголт бол байхгүй байна. Бас тийм юм байвал судлаад үзэх сонирхолтой юм байна те. Чи энэ номыг уншаад одоо дэлхийн дулаалал гэсэн асуудлыг хүндсэн байна гэсэн шүү дээ. Тэнгүүт энэ дэлхийн дулаалал гэдэг асуудлыг бид нар яаж шийдвэл болох вэ гэдэг ч юм уу одоо тектоникийн хагарал гэдэг асуудал гарч байгаа юм байна. Тэрийг бас яаж шийдэх вэ? Одоо тэрийг шийдэх боломжтой байд юм уу ер нь? Ер нь тектоник автангуудыг бол бид нар оролцоод байж чадахгүй бол. Тэгээд тэр нөгөө нэг бид нар ингээд утаатай зүйлс ашиглах ойлоод ер нь ингээд гэрлүүгээ алхаж хардаг ч юм уу. Эсвэл тогоо хэмнээд гарахтаа ингээд гэрлээ унтраадаг ч юм уу. Тэгээ усаа бага ашигладаг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар л тийм дэлхийн дулааллаас сэргийлээд тийм байгаль орчиндөө хайр тандж болно доо. Тэгээд өөртөө тариадаад явах юм бол нөгөө үйлдвэрийн ямар нэг хорт хийгүү бас тиймэрхүү байж болно.
Монголчин айгүй хүүтэй орн шүү дээ. Одоо нөгөө өвөлтөд дэлхийн 4 улирал солигддог. Тэгээ өвөл нь бол манайх айгүй хүүтэн болдог нөгөө дэлхийн хамгийн хүүтэн нийслэл гэж Улаанбаатарыг нэрлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр одоо дулаан химнэх асуудалтай болоод ирж байгаа, алхаж харих асуудалтай болоод ирж байгаа. Тэнгүүд одоо тэр асуудлуудыг яаж хийдэг вэ? Илүү нөгөө нэг илүү багтаамжтай тэгээд арай бага зардал бага утаагаар явдаг тиймэрхүү нийтийн тээвэр нэг доогуур явдаг вагон ч юм уу тиймэрхүү юм л хийсэн зүгээр бах та. Одоо өсвөр үеийнхэн бидний зүгээс хийж чадах юмнууд байгаа юу? Бидний зүгээс хийж чадах юм тэгээд анхнаасаа дэлхийгээ харилаад тэгээд хичээлүүдэд сайн сураад тэгээд тэрийгэ бүтээж чадах мэдлэгтэй л болох хэрэгтэй тий. Айгүй олон асуудлуудыг хүнсэн тэрийг шийдэх арга замуудыг зааж өгсөн. Ер нь дэлхийг ингээд цөмөөс нь эхлүүлээд бүр галактик гэдэг одоо нарны аймаг хүртэл ингээд судалж байгаа. Чи одоо өөр гариг хэрэгсийг сонирхдаг байсан уу? Одоо зөвхөн дэлхий гэдгээс гадна? Яг ер нь бол сонирхдаг байсан. Тэгээд би ингээд жоохон байхдаа Далайванг ерөөсөө ингээд гадуураа ингээд санчаар шиг юм ингээд юм эргэлдэг гэдгийг мэдчихээд амар гайхажсэн л та. Далайван ч гэсэн гэдэг нэртэй ч гэсэн дотор уус оршдоггүй юм байлээ. Тийм. Сонирхолтой юм тий. Харин тийм. Бас нөгөө дэлхийн 1 сартай гэж явдсан шүү дээ. За. Тэнгүүт бусад гаригуд бас одоо нэгээс илүү олон сартай байд юм лээ. Би бол ингээд сарыг ганцхан гэж боддог байсан байхгүй юу? Ааха. Чи тэр талаар мэдгүй. Би тэр талаар нэг их зүйл мэдгүй ч гэсэн тийм ер нь бол өөрсдийнх нь нэг татах хүчнээс л хамаарч байгаа хаа та. Тийм ингээд цөмд нь ингээд дүүрэн металл байдаг учраас тэгээ тэрнээс болоод ингээд тэрсэн гаригт одод татах хүч үүсдэг. Танин мэдгүй номыг уншаад бид нэр ямарваа нэгэн байдлаар мэдлэг өөрсдөө одоо авж байгаа. Тэнгүүд чиний авсан мэдлэг сургамж түүнээсээ улбаалсан дадал хөвшлүүд байгаа юу? Тэгээ нөгөө нэг ярьсан шиг нөгөө нэг усаа баг хэрэглээд тогоо хэмнээд тэгээ алхаж хараад дугуугаар ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа та. Чи яг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсэн тийм. Би гэрлүүгээ алхаж хардаг. Тэгээд заримдаа ингээд хол газар руу очиод явахын оронд тэгээд дугуугаа бас ашигладаг л та. Хог хаягдлын эсрэг чи өөрийнхөө хувь нэмрийг яаж оруулдаг вэ? Тэгээд мэдээж тэгээд нөгөө нэг ангилах стогоор нь ангилж идэг хогнуудаа. Тэгээд тийм ер нь тэгээд гол нь л тийм байх хэрэгтэй л та. Хог хаягдаа багаар гаргахын гол утга учир нь дахин боловсруулах гэдэг. Дахин боловсруулах. Одоо энэ танин мэдхүү номыг хэдэн насны хүүхдүүд уншвал тохиромжтой гэж бодож байна. Хамгийн ихэнд хэлсэн шиг нөгөө ер нь бол дунд ангийнхан зориулсан. Бага ангийнхан бараг юм ойлгохгүй, ахлах ангийнхан болохоор жоохон сонирхолтой төрөхгүй байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр яг л голдон дунд ангийнхан одоо 11-ээс 14 насны ч юм уу тийм. Би нөгөө энэ номыг нөгөө багтаа ингээд уншихыг хүсэж байгаа. Тэгээд олж чаддгүй байсан чинь манай номын клубын дараа болж өгөө. Тэгээ уншижсэн болохоор ер нь айгүй сонирхолтой уншсан л та ахлагын ч гэсэн. Тэгвэл номын клубийнхаа ахлагчдаа баярлаа гэж хэлье. За баярлалаа. За энэ сонирхолтой номынхаа талаар чи одоо байгаль технологийн тухай 50 номынхаа уралдаанд оролцох уу? Би тийм ингээд оролцсон гэж нэрээ өгсөн байгаа. Тэгээд гэртээ ингээд бүтээлээ ингээд тавьсан байгаа. Тэгээд номын баяр дээр өөрийнхөө бүтээлийг харна гэдгээс айгүй их тогтолж байна. Та бүхэн бас байгаль технологийн тухай 50 номын маань уралдаанд оролцох бүрийн боломжтой байгаа. Өөрсдийнхөө бүтээлүүдийг ирүүлэхийг хүсвэл номын ертөнцийн нээлттэй групп дээрээ өөрсдийнхөө бүтээлүүдийг ирүүлэх боломжтой байгаа шүү. За мөн түүнээс гадна бид нэр сэтгэлийг дижих 50 ном гээд 2026-аас 2027 оны хичээлийн зээлдэд зориулсан номынхаа чагсаалтыг гаргасан байгаа. Түүнийхээ уралдааныг дараа жил үргэлжлүүлэн явуулах болно. Та бүхэн ч бас тэр уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. За, энэ сонирхолтой номыг ярьж өгсөн дэлгөөндөө маш их баярлалаа. Тэгээ хөтлж өгсөн жамж өгсөн зөндөө баярлалаа. Та бүхэнтэйгээ байгаль технологийн тухай 50 номын дараагийн дугаараараа уулзлаа. Баяртай.